Бодит ертөнцөөс тусгаарлагдсан байгалийн хуульч өөрөөр үйлчилдэг энэ арлыг хүмүүс тамийн диваач ангилцдаг. Энд мөнх амьдруулах шингэн байдаг их домог байдаг бөгөөд үүнийг олж авахын тулд шагуун дэлхийн өнцөг болон бүрээс хамгийн хүнд гэмт эрхтнүүдийг зөвлөл. このジョルノ・ジョバーナには夢がある。 Манай гол дүр нь энэ хөндийг их очтой алуурчин шиноби Габимару. Ямар ч зүрх сэтгэл эмошинг болохоор хүмүүс түүний тэгж ашигладаг бөгөөд цааз ялтай гэмт хэрэгтэй. Гэвч түүний толгойг завчаад ч шатаагаад ч дөрөв мөчийн тас татах гэж оролцсон ч бүтдэггүй. Энэндээ барцсан юм уу яасан бүүмэд. Миний ганц хүсэл бол үхэл идрээ гэж ходраад байж идэл. Шогууны 12 дахь асаа юм Сагири манай үнийг цааслах гэж ирдэг бөгөөд энэ хэд манай хүн зүгээр л attention seek-ээс 15 настай охин байсан гэдгийг баталдаг. Манай хүн яг жинхэнэ хүсэл бол зүгээр л их нэртэйг ад жаргалтай амьдрах байсан бөгөөд үүний тул шагууны тушаалаар өнөөх мөнх амьдралын шингэн байгаа арал руу өөртөө адил хүнд гэмт хэрэгтнүүтэй цуг явахаар болдог. Түүнтэй адил нэгэн шиноби эмэгтэй Габимаругийн улаан ногоон стен боловч боцноос нь жижиг учир урам уурж байгаа хэлдэг. Үүнээс манай хүн ер нь л нэлээд алдар цуутай алуурч малгын харагдана. Өмнөх удаа тэр арал руу 60 хүн явсан боловч ердөө нэг нь л цэцэг болоод эргэж ирсэн байдаг. Шодцгаар. Иймээс энэ үеэс хинхэн л тэдний даалгаар бараг л амиа оролтоос ялгаагүй гэдгийг ойлгож зутах гэж оролцсныг Made in China гэх нэг үгийн зөрөөгөө толгойг зачиждаг. Хэрэгтүнд арал руу явхаас өөр аргагүй мэн гэдгийг ойлгохын зэрэгцээ. Манай шогуун байдал роялын хорхоотон байж тараад та нар хитрхи одуулаа байна. Нэг ал ухааны нэмэрээ дуусаагүй байж идэл жинхэнэ хүүтэн цус талуурчнууд нь аль хэдийн нэг халаад эхэлнэ. Байдал роял дуусч манай гол дүр. Манай гол дүрийн фэн Куноичи. Нарантуулаас авсан Бакугоо тэрхүүтээ 10 гэмт хэрэгтэй үлдэж тэднийх нь 10 асаа юм хамт явдаг. Эцэст нь арал дээр бууж өнөөх Сагириг их 12 дугаар асаа юм. Манай өний гараа хүл литргээд хинхтэй соргочийн зөвлөлийн дарга шиг лайтай дүрмжрмуудаа ярихын зэрэгцээ. Зэвсгэн донцоо алуурчнлаа манай өний хоргох гэжтэй ярьдагч. Габимаруны их зовлгүй ялчдаг. Алуурчин ламыг хариуцж байсан 11 дугаар асаа юм нь манай 12 дугаар асаа юм чиг сугаранктай. Бүмэн идрэгээд үгээр идэж байгаад хайж амархан гэд яваад ихийн зэрэгцээ. Нөгөө талд ч аль хэдийн аллахад өрнөд ихсэн байдаг бөгөөд бид ямар ч байсан өнөөх фейк Бакуго эмэгтэй шиноби хоёрыг бас л нэлийн хатуу самруудыг тэмэдэж авна. Мөн өнөөх шар үстэй эмэгтэй хамт явж исэн сохор асаа юм хүчин тэх гэж оролдогч. Манай үний толгойд өчтөр үтсэн Андрю Тейт имжлэг нь ороод ирдэг. It's bang out the machete, boom in her face, and then grip her up by the neck. Like, shut up, bitch! Мөн өнөөх хамгийн кул царайтай нэг тэрэмдлэгдэг асаа юмны хариуцж байсан гэмт хэрэгтэн нь манай хүний өвөнд орохгүй цоор хийгээд тахаар манай хүн ч сансан ясаар бүхний хяналтанд оруулдаг. Хяналтанд оруулсан. Би чи нэгдүгээр асаа юм өстэй. Энэ үед манай хүний уран гинт хүрсэн юм уу яасын Сагирыг алах гэж тайрдаг. Сагирич өөмө намхан банд жинхэнэ номонд нь оруулна гэд үзэлцэгш барахгүй болоод ирэнгүүтээ алтер ток нөж зүг ашигладаг. Манай хүнч Нарутогийн байж таардаг бөгөөд Габимаруг соён гэгэрүүлээд next торфын болохын зэрэгцээ. Нөгөө талд гэмт хэрэгтнүүдийн нэг болох самурай санаасргүй хорхоод гараа азуулчдаг бөгөөд эргэлзэлгүй шууд тасалдаг. Гэтэ энэ хоёр ер нь өөрөө үнэн эвтэй нартай. Аль хэдийн чихээ хамтууд болсон. Удалгүй бидний зүүд нь л гардаг. Утга учиргүй хачин амьтад ч гэхэд хэцүү мангасууд гаширдаг бөгөөд самурай Габимару Сагири дээр зовх юм болоод байдгаас нь харахад хорхоонуудаас устнаа л тийм ч хүчтэй аюултай биш харагдана. Энэ үед өнөөх зайлтай эмэгтэй шиноби юзүрийнхаа манай хүнтэй хамтыг санал тавьдагч манай хүмүүс фурган сигма. Учир нь тэр саяхан л гэхэд нэг гэмт хэрэгтний толгойг нэрвүүлж хагаад алдсан. Ер нь л итгэхэд хэцүү. Мөн тэр өгсөн гэмт хэрэгтнийг нь хариуцж байсан 8 дугаар асаа минь Генжи болов. Жинхэнэ Симподиха Юзурихагийн OnlyFans lifetime subscription-ыг байр машина зараад ч авахаас усахгүй 5 дахь асаа юм сент нартай таардаг.
Манай хоёр барилдаж байгаад эцэст нь хамтрахаар болдог. Манай хүн яг үнэндээ аягүй дуртай л байгаа л та. Нөгөө талд өнөөх фейк Бакугог хариуцж байсан Саймон нь яг үнэндээ дүүн бөгөөд ахыгаа аврахын тулд асаамын болсон нэгэн байдаг. Манай хоёр бол ер нь л багасаа л гинт хэрэгтэй ойр амьдэрсэн жинхэнэ дийлт гуйлгаанууд бөгөөд өнөөх крипи царайтай мангасуудыг бол зовох юмгүй л цэвэрлждэг. Энэ үед яг үнэндээ ямар ч гэмгүй хэлмэгч гисэн Нүругаг их хүү болон түүнийг аврахаар уг гүцэтгэж буй 10 дугаар Саймон Наруто. Апшэ Тензанер арлаас сутгахын тулд завьар сэлүүрдэж байгаа нэг нь том үлэг онгоц олголовч тэндээ баахан далай мангасууд бол өнөөх том дуграад манай сагирыг дийлсэдээс 11 дэх Асаймон гişогийн цогцтой таардаг. Тенза Нүругаг аврах гэж хүн чарах авдаг бөгөөд ямар ч тааш манай хоёр бас л дэж хүүхчтэй байсан болохоор аим болтардагч арлаас тийм амархан зогсчихгүй юм байна гэдгийг ойлгож авна. Амийг нь аварсан Тенза тайртай болж амьд гарвал чамтай суун гэж хэлэх мөчөд бид Нүругаг яг үнтэй охин байсныг мөн Тенза маань PDF файлаас нэмэгдэж авна. Энэ үед өнөөх 8 дугаар Саймон Генжи чинь жинхэнэ улаан ногоо мисожинист байж таарад манай сагирыг эмэгтэй болохоо тулдаж чадахгүй гэртээ хараа идэргээд ер нь ингэж яагаад Саймон болго манай сагирыг бүлээд байгаа юм бэ? Уяаж найл өгöd. Сэлэн бол дайч хүний сүс бичиг болоод. Байжтай чамаа гацчихад. Тагшуулаад үзье. Бач. Нэгдүгээр Саймоныг алсан өнөөх аврах бит мөн л ганц дайралтаар мисожинистыг алдаг бөгөөд манай хүмүүс үхэхээс өмнө сагирыг зүхт эдрэгээд баатар болох гэж оролдоно. Чи дөнгөөсөө өөрөө завчиж ийсэн мэт. Ямар ч тач аним ихснээс хойш манай Габимаро гөвсөн цорын ганц дүрний хөөтөмж бит байсан бөгөөд ганшиг хатуу арьстай учраас хинч гэмтэж чаддаггүй. Изүрийнхаа симптигээ зөв тулаанд оролцдоггүй. Харин сагирыг Габимаро хоёр төлөвлөгөө боловсруулж аймотыг шатаа. Үлэмж битийг угаартуулаад өвдөглүүлж байгаа сагирыг яг үзүүнийх нь үеийг олоод толгойг завчдаг. Манай хүн тэгээд өөрийгөө таанжараа гэж утсан юм уу яасын толгойг нь барьж тэрч мөврээ жоохон хэлбэртэж байгаа цаашаа. Фейк Бакуго дүүтэйгээ зүг цаашаа явж байгаа нэг лесби. Үгүй юм байна straight. Gay, bi, asexual, pansexual what the fuck ингэж яг юу юм бэ? Нөгөө талд педофил Наруто Trap бац хоёр явж байгаа өнөө сохор Sigma 4-р assignment-д таардаг бөгөөд түүний Нарутогийн Апшэ Тензагийн багш гэдэг мэдэж авна. Яг энэ үед бас л өнөөх ах トゥ хоёртой таарсан мангастай адилхан төрлийн хоёр үстэй нэг мангас гарч ирэх бөгөөд манай гурав нийлээд хідэн ч хэсэг болгон завцсан босож ургаад идэг. Энгийн аргаар ялах боломжгүй байна гэдгийг Тенза ойлгож цаг очи нөгөө хоёроо зүхтаалan өөр өгдөг. Нөгөө талд ах トゥ хоёрч муу адил өвшөө мөх биетийн эсрэг хүчин мөхсдөж ялагдаад манай хоёрыг бордоо олох гэнэ нөхрөө ичдэг. Габимаро Сагири Юзурийнхаа симптнаар нэгэн жоохон охин болон модон үнтэй таардаг бөгөөд манай Габимаро нууцхан PDF файлаш тараад хойноос нь хөөж барьж авах бөгөөд модон хүн аргагүй ихэн тэдний гэрлүүгээ дагуулсан мэд бүхний ярьж өгдөг. Тэнд бид таан гэх мөх амьдралын шингэнийг бүрдүүлдэг зүйл болон мөх амьдралын шингэнийг ч шинхэн гэдгийг мэдж авах бөгөөд Тенсэн гэх өнөх хоёр үстэй биетүүд нь тэр мөх биетүүд гэдгийг мэдж авна. Габимарош нинжа нарын өдөртөг чинь хөшгөө мөх байсан учраас энэ шингэнийг жинхэнэ гэдэгт бат итгэдэг. Оройн Габимаро ганцаараа шингэнийг олохоор явдаг бөгөөд замзаа Тензэг алсан өнөөх Тенсэнтэй таардаг. Тэр хоёр нэлээд ширүүн тулаа өрнөснөө эцэст Габимаро хүртэл хүчин мөхсдөг бөгөөд өнөөх хүл мэдэгтэй охин түүнийг авардаг. Үүний дараа өнөөх зүрхний андууд болсон эвтэй найртай Самура Асами хоёр Габимаротой таардаг бөгөөд аль аль нь нэгээ нэлээд хүчтэй гэдгийг ойлгож хамтрахаар болдог. Харин энэ үед Тенсэний барлахуд олохдоо шинэр Сошинуудыг дагуулад үл мэдэгтэй охиныг авахар ирдэг. Сошин гэдэг нь өнөөх чихүү зэргүм царайтай мангасууд бөгөөд ухамсаргүй. Харин Доши гэдэг нь эдгээр лам шиг мангасууд бөгөөд зэнтагараа Сошинуудын дээр Тенсэний доор ордог гэсэн үг. Бас ягаад ч нөгөө охин чинь том болцсон байдаг. Yes, now legal. Ингээд тэр охинорыг яах гээд байгаа нь асуудал. Маш давчхнаар хэлбэл Тенсэнүүд хоёр үстэй. Энэ охин ганцхан үстэй болохоор Тенсэн болж чадаагүй. Тэгээ тэр охиныг авч явж зүгээр л секс тоё болох гээд байгаа юм байлээ. Нэрээ шүү. Ийм шалбант. Доош энерч гэсэн Тенсэн шиг энгийн дайралтанд өгшгүй мөх бөгөөд гимтэхийн тулд заавал 5 гэх хүчээр дайрах хэрэгтэй. Нөгөө талд фейк Бакуго маань нилээн ширтэй. Дүүгээ үрч матсаар агаад бортоо боллгүй амьд гарч ирдэг боловч бас л өөр нэгэн доошитэй таардаг. Тулааныхаа явцад Габимароч фейк Бакугоч 5 гэх хүчийг сурч доош нэрийг алдаг. Нөгөө талд Юзурийнхаа Сагири Симп Сентанер бас өөр нэгэн Тенсэнтэй таарнаа. Мөн л өвшгүй учраас алж чаддаггүй ч Сагири дахин нэг удаа Awake-ийг хийж Тенсэний сул талыг мэдрээд эхэлдэг. Юзурийнхаач 5 багш хэмжээгээр хэрглэж чаддаг байсан бөгөөд нутагт нь Ки гэж нэрлэдэг байсан талаар мэдэж авна. Манай 3 гар нийч арай хийж Тенсэнийг буулгаж авдагч Dark Souls-ийн босс шиг дахин нэг амтайгаар илүү хүчтэй болоод гараад ирнэ.
Сентаж Симпүүдийн хан гэдгээ дахин нэг нотолж Юзурихаг авраад өгдөг. Даанч Юзурихаа стил тоос юм байдаг. Фрейфа Сента. Энэ үед манай сохор самурай нүрүүгээ хоёр тэдэнд туслахаар ирж эцэст нэг юм ганц ч болохгүй тенснийг жинхнээсээ ялдаг. Нөгөө талд ягаад чи манай гол дүр Габимаро маань ой санамжаа алдсан байгаагаар гардаг бөгөөд ингээд тусаа нэмээ нэгтгэр үлгэх төгсөж байгаа. Хэрвээ энэ бичлэг сайн хандлтаа бол би 2 дахь үлгийн шир шигш болно. 1-3 жилийн дараа. Энэхүү аниме саяхан гарч дууссан бөгөөд 2 дахь үлгэх нь 23-аас 24 онд гарах хөдөлгөөтэй байгаа. Тэгээд ер нь л анимехэн орчин Hunter x Hunter vibe-тай, дөрүүд нь Bleach style-ны нэлээд ажиг. Бас анимехэн төгсгөл Shinobi-ны ертөнцийн Genjutsu маягийн арга байдаг гэж ярьдаг. Тэгээд Габимарогийн их их дурсамж амьдралын гол зорилго бас ихнэр нь хүртэл хуурамчингүүд. Хамгийн муухай нь үзэгчд нь хүртэл баярлаад эхэлдэг. Тэгээд манай хүнийг аль хэдийн нөгөө охинтой эсвэл Сагиритэй шиплээд эхэлсэн. Муухай шээс. Би тийм Сагири шүү. За тэгээд манга уншсан нөхдөөд бол хайр нэргүй спойлер хийгээд ороод ирж магадгүй болохоор коммент хэсгээр орох жагаад болгоомжтой байгаарэ. Би ч яагаад тэгээд угаасаа спойлд болоод асцсан дөө. Бас би тэгээд энэ нэг аним нэрд юухан дунд community өсгөж тийм билүү гэж бодоод Discord сервер нээдэм билүү гэж бодсон чинь арчилж авах хэцүү. Би өөрөө ч туршлагагүй Монголч Discord хангалттай бодлого болохоор тэгэл онд нь Facebook групп л нэхэр боллоо. Монголд угаасаа тэгээд анимаксаас өөр үхээгүй амьд аним групп байдг болсон юм байлээ. Тэгээд community-га бас жоохон serious нивэлгмаар байгаа болохоор хэд бага насны хүүхдүүдийг авахгүй. Угаасаа групп руу оронгууд хэдэн настай вэ? Тэгээд хамгийн дуртай аним чинь юу вэ? Яагаад гэсэн хоёр асуулт гарч ирэх байх. Тэгээд энэ хоёрт хариулчаарай. Ялангуяа тэр яагаад гэдэгт нь дэлгэрэнгүй хариулт өгчих юм бол тэгээд тэр бичиж байгаа хим маягаас нь л ер нь хэдэн настай гэдгийг танигдчихдаг. За тэгээд баяа.